Ерөө сумын хонгорын аманд ерөөгийн модон завод нэртэйгээр анх 3 гэр 18 ажилтнтай хүн ам суурьшиж эхэлсэн нь одоогийн Буган тосгоо юм а. Буган тосгоо нь өдгөө 893 өрхийн 3000 гаруй хүн амтай тосгоны захирагчийн алба, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, цагдаагийн эсэг, соёлын төв, ах хамдын хороо, хаан банк, төрийн банк, шуудангийн алба, эмийн сан, шатхуун түгээх станц зэрэг төрийн болон хувийн хвшлийн болон үйлчилгээний 60 гаруй байгууллагатай хөгжин цэцэглэж байна. Буган тосгонд 2016-аас 2020 онуудад 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалт өрнөжээ. За сүүлийн жилүүдэд Буган тосгонд маань бол хөрөнгө оруулалтын ажлууд нэлээдгүй хийгдсэн. Хөрөнгө оруулалтын ажлууд маань бас тодорхой хэмжээгээр одоо дурдах юм бол, тамчлаад дурдах юм бол одоо цэвэрлэх байгууламж, соёлын төв, за цаашлаад одоо тосгоны доторх замын асуудлууд шатараалтайгаар ингээд шийдэгдээд ингээд хийгдээд ажлууд маань одоо тухайн жилдээ ингээд хийгдээд явж байна.
2021 онд хэдийгээр цар тахалтай тэмцэж төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан хэдий ч Буган тосгонд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт, аж ахуй нэгж байгууллагын хандив тусламжаар нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Буган тосгонд манаас хийгдсэн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бас том ажлын нэг бол цэвэрлэх байгууламж байгаа. Цэвэрлэх байгууламж маань бол бас одоо манай тосгоны иргэдэд бол тулгамдж ирсэн асуудал олон жил одоо тулгамдж яригдж явсан асуудлын нэг. За энэ маань бол яагаад тулгамдж ирсэн бэ гэхээр бохир ус бол ил задгаа урсдаг юм асуудал бол маш олон жил одоо хөрсний бохирдол үүсгэсэн, айл өнөрлөө одоо ордог ийм асуудал бол маш их байсан. За энэ асуудлыг шийдэхэд бол мэдээж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах хүсэлтийг одоо холбогдох шатнд нь уламжлалны үндсэн дээр одоо 2018 онд 19 онд одоо хийж хэрэгжүүлэхээр ингээд төсөвт суугдаж 2020 оны 11 сард бол одоо цэвэрлэх байгууламж нь ашиглалтанд улсын комисс хүлээж авч ашиглалтанд орсон байгаа. Ер нь бол Буган тосгонд бол юу байсан шүү дээ 18 оноос өмнө энийг байгаас өмнө хуучин Оросуудын хуучин үеийн цэвэрлэх станц ийм дээр байжгаад тэр маань устдаад авгүй болоод одоо манай бохир эндсэндээ бол байгальд хаягдж эхэлж ирсэн. Ерөөсөө ийм хаягдж ирсэн юм. Тэгээд энэ сүүлийн үед одоо яах вэ гэхээр энд ер нь цэвэрлэх байгууламж барих нь одоо хэрэгтэй байна гэдэг орчин үеийн сүүлийн үеийн био элементээр би бас өөрийгөө цэвэрлдэг ийм цэвэрлэх байгууламжийг барьж эхэлсэн. За ингээд энд баригдсанаа энэ нь яасан гэхээр энэ хоногт 250 м куб ус цэвэрлэх ёстой энэ байгууламж маань одоогийн байдлаар бид нар нэг л реакторыг оруулаад явж байгаа 125 м руу. Ер нь явандаа манай тосгон маань тэлж улам сайшлах учраас бид нар ерөнхийдөө ер нь том хүчин чадалтай ийм юунуудаа зоосон юм аа. За мөн бас энэ соёлын төвийн асуудал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар. За энэ ажил маань бас л одоо тосгоны маань иргэдэд бас хүндрэл бэрхшээлтэй одоо соёлын төвийн барилга одоо зориултын бус барилга байгууламж нь муудсан гэдэг ийм асуудал бас хүндрэлтэй асуудал байсан. Энийг бас холбогдох шатнд нь уламжилж бас улсын хурлын гишүүдээрээ дамжуулж одоо хөрөнгийг одоо 2018 онд тавилж 18, 19, 20 онд ингээд үргэлжлэж баригдаад 20 оны 11-р сард бас улсын комисс хүлээж аваад ингээд одоо аль биесээр үйл ажиллагаа явуулаад ингээд явж байна. Тэгээ энд маань бас иргэд маань үйлчлүүлээд ай тухтай юм орчин сайхан бүрдсэн байгаа. За манай соёлын төв нь 2018 онд анх одоо нөгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэрбум 864 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төв маань баригдсан байгаа. Шинэ соёлын төв маань 200 үзэгчийн судалтай хөгжмийн дугуйлан, бүжгийн дугуйлан, үндэсний хөгжмийн дугуйлан, цахилгаан хөгжмийн дугуйлангууд хичээлдэг, дууны дугуйлан хичээлж байгаа. Тэгээд хүүхдүүд болоод насанд хүрэгчид ахмад наснуудтай бол дугуйлангийн ажлууд явагддаг байгаа. Ер нь бол өмнөх зааланд манд хүүхдүүд их нэлээх даарч хүрдэг. Тэгээд бэлтгэл сургалт хийх асуудалтай юмнууд бол зөндөө байсан. Тэгээд шинэ соёлын төвтэй болсноор бол ямар ч гэсэн тосгоныхоо 3000 гаруй иргэдэд соёлын үйлчилгээг таатай өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулсан сайхан хүргэж явж байгаа. Соёлын яам, эрүүл мэндийн яамны 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төвд үзэгчийн сандал, өрөөнүүдийн ширээ сандал, бичиг хэргийн шүгэ, эрүүл мэндийн төвд эхо аппарат, даралтны аппарат, ноутбук, iPad бусад хэрэгсэл худалдан авсан байна. Ингэснээрээ иргэдэд эрүүл мэнд болон соёлын үйлчилгээг чанартай хүргэх тал дээр нэмэгдсэн байна. Зэлэн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээс хуучин цэцэрлэгийн барилга их засварт орж хүүхэд багчууд ая тухтай тоглог орчинд сургалт хүмүүжлийн арга хэмжээг авах нөхцөл бүрджээ. Сум аймаг орон нутгийн одоо бас удирдлагуудын дэмжлэгтэйгээр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг манай цэцэрлэг одоо цэцэрлэгт хийгдээд байна. 2021 оны хувьд бол хандив тусламжийн байгууллага ер нь сум орон нутгийн хөгжил аймгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 220 сая төгрөгийн хөрөнгө оруулалт энэ оны эцсийн байдлаар хийгдсэн. Нөгөө нэгдүгээр цэцэрлэг буюу салбар цэцэрлэг маань 74 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш нэг ч удаа засварт орж байгаагүй. Энэ одоо байдлаа аймаг орон нутгийн удирдлагуудад одоо хүсэл тавьсны үндсэн дээр 2021 оны улсын төсөвт одоо аймгийн хөрөнгө оруулалтаар 82 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт хийгдээд цэцэрлэгийн 1-р байр маань одоо засварт орсон. Тэг их засварт орсон байгаа. Тэгээд одоо 2-3 настай хүүхдүүд авахгүй болохоор тэр цэцэрлэг мар одоогоор хүүхд аваагүй байна. Гэхдээ орчин нөхцөл нь болохоор өмнөхөөс бол сайжирсан, бараг шинэ барилга барьсантай адилхан болсон. Зэлэн аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын нөхөн сэргээх арга хэмжээний зардал 45 сая төгрөгөөр тосгоны ундны усны их усүрүүдийг хашиж хамгаалж, гол шугамын засварын ажил хийгдсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 132.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар буган тосгоны орон сууснуудын дээврийн засварын ажил хийгджээ. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны их усүрийг одоо хашиж хамгаалах, тэний гол шугамыг бол бас засварлах ажлыг бас хийж хэрэгжүүлсэн. Үүнтэй холбогдуулаад бол 160 м шугамыг цэвэр усны шугамыг сольсон. За мөн одоо ундны усныхаа их усүр болох яг гүнийхээ хотыг одоо хашиж хамгаалж одоо камержуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн. Энэ маань бол бас орон нутагт тулгымдсан асуудлын нэг. Яагаад тэгэхээр өнөөдөр ундны ус бол одоо маш олон хүнийг ундны усаар одоо хангаж идэг ийм одоо газар байгаа. Тэгээ энэ газар маань бас хашиж хамгаалж хамгаалалт одоо хийхгүй бол бас бохирдох, за заашлаад одоо хүний эрүүл мэндийн асуудлууд бас яригдчихсэн учраас энэ асуудлыг бас аймгийнхаа байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас одоо шийдэж одоо өнгөрсөн 21 онд бол энэ ажил маань одоо хийж хэрэгжүүлсэн байгаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө 785.4 сая төгрөгөөр автогрейдер худалдан авах, вагончиг худалдан авах, тосгон доторх зам засварын ажил, ВАЗ 131 худалдан авах, гудамжны гэрэлтүүлэг нэмэх, хоккейн талбай шинээр барих, ажлын талбай тэгшлэх суурь бэлтгэх ажил, захирагчийн албаны дээвэр засварын ажил, соёлын төвийн хөшиг худалдан авах, 2-р цэцэрлэгийн 1 ангийн тогтчлтын ажил зэрэг хийгдсэн байна. За орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бол буган тосгонд бас тулгамддаг асуудлын нэг бол мэдээж буган тосгоноос ерөөсөн хүртэлх хавцсан 75 км хавцсан асуудал байдаг. Энэ маань бол жил бүр одоо иргэд маань энэ дээгүүр зарчдаг. Энд хүндрэл бэрхшээлүүд гардаг. Орон нутгийн хувьд бол цагуурын нөхцөл байдлаас хамаарат бол борооц маш их ордогтой холбогдуулаад замын маань асуудал бол хүндрэл бэрхшээлтэй байдаг. Бас энэ асуудлыг шийдэхийн тулд бас сумынхаа иргэдийн төлөөлөлтийн хурал сумын засаг даргатаа бас хүсэлт гаргаж холбогдох шалтгаан нь одоо батлуулаад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 285 сая төгрөгөөр бол автогрейдерийг бол худалдаж авсан. За энэ автогрейдерийг худалдаж авсныхаа үр дүнд бол ирэх 2021 онд бол 21 оны 8-аас 10 сарын хугацаанд бол орон нутгийнхаа нөөц боломж одоо Балтмөр 90 гол хувьцаат компанийн дэмжлэг тусалцаатайгаар одоо буган тосгоноос 2 даваагийн дуустал одоо 27 км автоцамыг бол шороо хасгаж буулгаж одоо засварлсан байгаа. Мөн цаашлаад Баянголын гүр хүртэл автоцамыг бол төрж засварлсан байгаа. За мөн одоо ерөө сумаас одоо ерөө сумынхаа төвөөс одоо Баянголын гүр хүртэлх автоцамыг бол бас Сэлэнг аймгийн Азцаа одоо хөдөө аж ахуйн дэмжих сангийн зардлаар бол бас ингэж цацаж сайжруулж одоо өнгөрсөн 2021 онд бол бас тодорхой хэмжээгээр бол автоцамаа замынхаа асуудлыг бас шийдвэрлэж ажилласан. За одоо цаашлаад бол энэ орон нутгийн хэмжээнд автогрейдертэй болсныхоо одоо үр дүнг бол жил бүр одоо тодорхой хэмжээний зам засварынхаа ажлуудыг хийж хэрэгжүүлж одоо үргэлжлүүлэн гэж явна. За мөн одоо энэ автогрейдертэй болсныг бас хажуугаар бас орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Жинжин майнинг хувьцаат компани маань бол нийгмийн хариуцлагын хүрээнд бас орон нутагт маань бас хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжлөх эндүг бас 75 сая төгрөгийн төсөвтэй эндүг бас орон нутагт одоо хандвилсан. Энэ маань бас орон нутгийн замын ажлыг бас хийж хэрэгжүүлэхэд бол маш их дэмжлэг тусалцаа болсон бас та бүхэндээ дуулгая. Балтмөр 90 гол компани Баянгол сангийн 92.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төвийн хашаа барих, гэрэлт гудамжны засварын ажил, хуучин цэцэрлэгийн хүүхдийн 0-ийн суултур солих, бугантын төвөөс 27 км хайрга училттай зам засварын ажлын шатгуун хоол хүнс автомашины түрээс операторын цалин, их дээд сургуульд суралцдаг 5 хүүхдийн сургалтын төлбөрийг тус төлсөн байна. Засаг даргын нөөц хөрөнгө 17.5 сая төгрөгөөр эрүүл мэндийн төвд хайр брендийн хөргүүр, тог докторжуулагчийн хамт худалдан авах, COVID-19 цар тахлын үед тосгоны онцгой комист, хурлын микрофон, камер худалдан авах, COVID-19 цар тахлын үед хамгаалах хувцас хэрэгсэл, үерийн далин сувг шууд уухах, сургуулийн ариутгал халдваргүйжилтийн бодис хамгаалах хувцас хэрэгсэл, 2-р цэцэрлэгт ариутгал халдваргүйжилтийн бодис хамгаалах хэрэгсэл авсан байна. За мөн одоо эрүүл мэндийн байгууллага маань бол бас өнгөрсөн хугацаанд ковидын асуудал маш хүнд энэ цаг үед бол бид нар тулсан. За энэ цаг үед бол бас орон нутгийн
сумын засаг даргын нөөц хөрөнгөөс бол эрүүл мэндийн байгууллага болон энэ иргэдтэй маш их хэрэгцээтэй байгаа энэ онцлогоор за энэ торог төхөөрөмжүүд эрүүл мэндийн одоо шаардлагатай байгаа торог төхөөрөмжүүдийн асуудлыг бас шийдвэрлсэн. За мөн одоо энэ шаардлагатай байгаа шинжилгээ авдаг шинжилгээний багш торог төхөөрөмж эрүүл мэндийн одоо байгууллагад энэ одоо иргэдийг чирэгдлэхгүй орон нутгатаа одоо шинжилгээг нь авдаг энэ үздэг ийм боломжоор нь хангахын тулд бас орон нутгийн одоо мэрэгжлийн мод бэлтгэлийн мэрэгжлийн байгууллага маань хамтарч бас 23 сая төгрөгийн төсөвтэйгээр бас тоног төхөөрөмжөөр бас хангасан байгаа. За мөн одоо бид тусал нь бас аяныг бас манай орон нутгийн иргэн маань бас зохион байгуулж энэний хүрээнд бас орон нутгийн эрүүл мэндийн байгууллага тулгымцсан асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэж шаардлагын аппаратаа болох одоо томографийн аппарат гэдэг энэ зэрэг одоо ажлуудыг бол бас орон нутгатаа бас хийж хэрэгжүүлсэн. Энд бас дэмжлэг тусалцаа өгж ажилласан бас орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага дэмжиж ажилласан иргэдтэй бүгдэнд нь бас талархаж байгаагаа бас илэрхийлье. За өмнөх жилүүдийг бодвол одоо 21 онд тасганы маань эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг бол бүгднгийн хандив тусламжаар манайх ингээ авч чадсан байгаа. Тэгээ ингэж авч чадсанараа тоног төхөөрөмжийн тоо сайжирснаар иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн чанар хүртээмж илүү сайжирч одоо иргэдэд үзүүлэх тусламж үйлчлэгээ маань сайжирч чадсан байгаа. За Буган тосгоны ерөнхий боловсролын сургууль нь 585 хүүхэдтэй. За багш ажилчид нийлсэн үйлчлэгээний ажилтнаас 47 оны бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийнхаа үйл ажиллагааг явуулж байна. За 21 он бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаар дүүрэн 20 жил байлаа манай сургуулийн хувьд. За ингээ боловсролын газраас сургалтын орчин болон сургалтын хэрэглэгчүүнийг дэмжих чиглэлээр 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын газар хийсэн байгаа. За ингээд ерөнхийдөө манайх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж оролцож байна. Боловсролын яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр за бага ангийн сурагчид хоцролтыг бууруулъя гэсэн захин өтөж төслийг одоо энэ хичээлийн жилийн хэрэгжүүлж байна. Тухайн төсөл нь 7 сая 800 мянган төгрөгийн өртөгтэйгээр үйл ажиллагаагаа ингээд төсөл хөтөлбөр манд амжилттай хэрэгжиж байна. За мөн юуны сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор одоо 22 оны 1 сард одоо үдийн хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор за 15 сая 710 мянган төгрөгийн төслийг хэрэгжүүлэхээр бид ингээд төслөө өргөн бариад амжилттайгаар хэрэгжүүлэх гэж байна. За мөн одоо бид нэр хоол үйлдвэрлэлийнхаа газрын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор за Буган тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг нөхөрлөлүүдийн ойн нөхөрлөл болон одоо бичил уурхай нөхөрлөлийн хөрөнгө оруулалтаар за 24 хүний дэмжлэгтэйгээр 6 сая 350 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж за хоол үйлдвэрлэлийн газартаа хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг бид нар бүрдүүлж ингэж ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Буганд нандан Баяжмал алт, Жинжи майнинг компаниуд болон Буган тосгонд үйл ажиллагаа явуулдаг модны мэрэгжлийн 10 байгууллага тосгоны иргэдийн хандив тусламжтайгаар нийт 254.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажил арга хэмжээ хийгдсэн байна. За мөн одоо орон нутгийн улсын болон аймгийн хөрөнгө оруулалт гэхээсээ илүү орон нутгийн иргэд маань бас маш их одоо хамтарч ажилладаг. Энд бол одоо Буганд одоо I love you гэсэн бас сайхан залуучуудын аль зугаалж одоо чөлөө цагаа зүг боловсон өнгөрүүлэх юм орчин бас сайхан залуучууд маань хамтарч орон нутгийнхаа одоо иргэдэд бас дэмжлэг тусалцаа олж ингэж хийж хэрэгжүүлсэн байгаа. Мөн одоо энэ орон нутгийн хийж хэрэгжүүлж байгаа замын ажил, за шугам хоолойн ажил, за мөн одоо үерийн далангийн ажил гэл ингээд нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж байгаа ажил арга хэмжээнд бол орон нутгийн маань иргэд бол маш их одоо дэмжлэг тусалцаа үзүүлж хамтарч ингэж ажиллаж байгаа. За мөн одоо энэ хөрөнгө оруулалтуудын ажлууд маань бол өөрөө орон нутгийн иргэдээс саналыг авсан одоо хамгийн их санал авсан ажлууд маань бол чагсаалтынхаа дагуу аймаг сумын одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бол одоо хийгдэж байгаа. За энэ иргэдийнхээ одоо өөрсдийн гаргасан санал санаачлах дээр үндэслэж энэ ажлууд маань бол шатараалтайгаар ингээ хийгдээд явж байгаа. Одоо үлдсэн одоо зарим иргэдийн гаргасан санал санаачлах маань хэрэгжихгүй байгаа маань бол одоо ээлж дараалтай юм шүү. Дараагийнхаа одоо төсөв хөрөнгөнд одоо аймаг сумынхаа төсөв хөрөнгөд ингээд тусгагдаад ингээд явах юм боломж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За малчтад бол ерөнхийдөө өнгөрсөн одоо 20 онд бол одоо хэсэг одоо малчтыг бол гүний хутгаар хангасан байгаа. Цаашлаад бас одоо малчтынхаа малын хуулийн татварыг одоо төлдөгтэй болсонтой холбогдуулаад малын хуулийн татвар маань бол өөрөө буцаад эргээд орсон орлого маань бол буцаад эргээд одоо малчид маань зориулагдах юм одоо журамтай. Энэ журмын дагуу бол одоо
ирэх одоо жилүүдэд бол малчтаа сургалт мэдээллийн төв барих одоо зураг төслийн ажлыг бол хийж хэрэгжүүлсэн байгаа. Энийг бол холбогдох шатанд нь одоо уламжлаад эх онуудад бол хийж хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байна. За мөн одоо малын ариутгах, малын ван, хашаа, за мөн тарилгын хашаа зэрэг юмнуудыг бол өнгөрсөн жилүүдэд бол малчтаа зориулж бол хийж хэрэгжүүлж ирсэн. За жилдээ бол малчтаараа бүтэн тойрч одоо малчтынхаа аж амьдралтай танилцаж, за мөн одоо хатан тариа бэлтгэх энэ нөхцөл байдал дээр бол одоо орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс бол хамтын ажиллагаа байнга одоо хийж хэрэгжүүлж ирсэн. За мөн одоо жилд малчтынхаа эрүүл мэндийн асуудлаар бол бас эрүүл мэндийн төвийг бас ажиллуулж жил болгон одоо эрүүл мэндийн үүслэг, за мөн одоо ийм тариагаар хангах ийм ажлыг бол бас зохион байгуулж гэж ирсэн байгаа. За оюутан залуучдын хувьд бол одоо шинээр одоо оюутан болж байгаа. За орон нутгатаа хэрэгтэй мэрэгчлэр суралцж байгаа. Одоо ийм хүүхдүүдтэй бол тодорхой шаардлагыг одоо тавьсны үндсэн дээр үнд шалгарсан одоо хүүхдүүдийн сургалтын төлбөрийн асуудлыг бол одоо өнгөрсөн 2021 оноос бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Энд бол Болтомор өрөөгөл буцаад компани Баянгол сангийн хөрөнгө оруулалтаар одоо 2020 онд бол 5 хүүхдийн сургалтын төлбөрийг 100% даасан байгаа. Цаашлаад одоо энэ тоогоо нэмэгдүүлж орон нутгийн хэмжээнд Богон тосгоныхоо нийт оюутан залуучдыг бас дэмжихийн тулд шинээр орж байгаа сурагчдаа дэмжихийн тулд оюутны сургалтын төлбөрийн асуудлыг бол цаашдаа 10-15 болгож нэмэгдүүлэх одоо ийм төлөвлөгөөг босруулан ажиллаж байна. Дэлхийн зүүн олон улсын байгууллагын зүгээс 77 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Буган тосгонд хийжээ. Өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж мал авч өгсөн байна. 150 өрхөд хүнс тэжээлийн тусламж, эрүүл мэндийн төвд хүчил төрөгч төрүүлэгч аппарат, 110 хүүхдэд хичээлийн хэрэглэгт хүн, тоглоомын талбай, сургуулийн өмнөх боловсрал, ерөнхий боловсролын сургуульд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэв. За ингээ олон одоо мэдээж энэ орон нутгийн иргэд улсын төсөв, орон нутгийн төсөв, аймгийн төсөв хөрөнгө оруулалтаас гадна бас олон улсын байгууллагуудыг түшгэлсэн ажлуудыг бол бас маш их хэрэгжүүлж байгаа. За энэ олон улсын байгууллагт бол Дэлхийн зүүн олон улсын байгууллага маань орж байна. Аадра олон улсын байгууллага орж байна. За мөн одоо энэ 22 оноос бол одоо эсрийн төсөл бас манай 90 сумын хэмжээнд хэрэгжихээр ингээд бүх одоо төсөв төлөвлөгөөнүүд нь гарсан. Эсрийн төслийн хүрээнд бол одоо орон нутгийн сум орон нутгийн одоо хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах гаргасан байгаа. Энд бол одоо манай 90 сум Богон тосгон маань бол орсон. За мөн Дэлхийн зүүн олон улсын байгууллагаар бол одоо орон нутгийн одоо хүүхдийн байгууллагууд, за мөн одоо тусламж, за мөн дээрэс нь бол одоо ажлын байрыг дэмжих, иргэдийн одоо орон нутгийн иргэдийг энэ одоо ажлын байраар хангах, өрхийн амжиргааг дэмжих төслүүд болон ийм төслүүдийг бол одоо хэрэгжүүлж эхэлсэн. За 2021 онд бол өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрт бол Дэлхийн зүүн олон улсын байгууллагын өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрт бол нийт 20 өрх хамрагдсан байгаа. За 20 өрх маань бол өөрсдийн хийж чадж хэрэгжүүлж чадах одоо төслөө Дэлхийн зүүн олон улсын байгууллагад хургуулж одоо ингээд 20 өрх маань бол өөрсдийнхөө амжилт авахыг цааш нь авч явах, өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх ийм боломжоор бол хангагдсан байгаа. За 22 онд бол дахин одоо олон улсын байгууллага маань бол дахин 10 өрхийг сонгож ингэж авсан байгаа. Өөрсдийнхөө одоо үзүүлэлтээр шалгуулалтаар 10 өрхийг сонгож авсан. Энэ 10 өрх маань бол одоо энэ 2022 онд бол бас өрхийнхээ амжиргааг дээшлүүлэх юм боломж олцсон бүрдсэн байгаа. За үүнтэй холбогдуулаад Аадра олон улсын байгууллага бас хэрэгжиж байгаа. Аадра олон улсын байгууллага маань бол бас орон нутгийн одоо хоршоологчид, ногоочдыг маань одоо дэмжиж ажиллаж байгаа. Хоршоологчид маань бол одоо 5 оршоо Богон тосгонд үйл ажиллагаа явуулдаг. 5 оршоо одоо эко одоо хүнсний бүтээгдэхүүнийг тарьж ургуулах, боловсруулах, цаашлаад одоо энэ ийм чиглэлийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг одоо боловсруулж, хатааж одоо ингэж бэлтгэх одоо тоног төхөөрөмжөөр бас хангагдсан. Энэ ажлууд маань одоо энэ 22 оноос эхлээд хийгдээд орон нутагт бас орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болоод ингэж явах юм боломжоор бол хангагдаад ингэж байгаа. За мөн одоо ирж байгаа энэ 2022 онд бол бас тэр бүмгарын төрөний ажлууд, хөрөнгө оруулалтын ажлуудыг бол одоо хийж хэрэгжүүлэхээр холбогдох одоо аймаг сумынхаа иргэдийн төлөвчдийн хурлаар батлуулсан байгаа. За үүнд бол одоо орон сууцнуудын нийтийн орон сууцнуудын гадна зам талбайг одоо зогсоолыг зам талбай, явган хүний замын асуудлууд, за мөн гэр хорооллын хэсгийн автозам, харьгуучилтын автозамын асуудал, за мөн нийтийн одоо эзэмшлийн зам талбайд бол одоо гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, орон сууцнуудын нийтийн орон сууцнуудын байрны дээвэрт одоо гэрэлтүүлгийг хийх, за мөн 5 дахь нийтийн орон сууцнуудын байрны доод одоо дулаан цэвэр усны шугамыг шинжлэх гэдэг ингээд
ажлууд бол ерөнхийдөө орсон. За мөн одоо одоодын хэсгийн айл өрхүүдийн дунд хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах. За ийм ажлууд бол ерөнхийдөө бол ирж байгаа энэ 2022 онд бол хийгдэхээр батлагдсан байгаа. За мөн одоо орон нутагт цаашлаад тулгамдж байгаа асуудлууд байна. Энэ тулгамдлагын асуудлууд одоо залуучуудын хүсэл мөрөөдөл болсон олон жил одоо хүсэж мөрөөдөж байгаа ажлууд бас спорт заалын асуудал байгаа. За энэ спорт заалны асуудлыг бол сумынхаа одоо ирэх одоо 2020 онд эрхжүүлэх үндсэн чиглэл одоо тусгуулсан байгаа. За энийг бол мөн одоо Болтон мөрөөрөө гол буцаад компани нийгмийн хариуцлагын хүрээнд одоо хийлгэхээр бол холбогдох одоо шатны уулзалт арга хэмжээнд зохион байгуулалт явж байгаа. Хэрвээ энэ ажил маань одоо бүтэх юм бол эх 22 онд бол одоо спорт заалаас барьж байгуулах ажлыг эхлүүлнэ гэж. За ийм ажлууд бол ерөнхийдөө одоо эх 22 онд бол хөрөнгө оруулалтын ажлууд маань ийм байгаа.